За байна уу. Манайхаа байна уу? За өршөөгөр түрүүчийн лаваар би чинь хадуурч тавхад өөрөө бах юм ярьсан байна. Гэтэл нөгөө оролцогчд маань, сонсогчд маань асуултны хариулаагүй байна шүү дээ. Ингээд ажиллаа дутуу хийсэн. Ялтаа болсон болноо. За, хорл сүрэн гант өмөр байна гэж орж ирсэн байх шүү. Орой минь. За тэгэхээр түрүүн Анар Батбаяр гэдэг хүн ийм асуулт асуужээ буурлал минь. Би одоо түрүүн өөрөө чалчиж нөх хүсэл биелүүлэх нь гэж танд итгэж догдолсноос болоод бүх хүмүүсээс хамгийн түрүүнд өөрийнхөө хүслийг биелүүлэх гэж чармааснаас болоод сонсогчтойгоо ерөөсө таг мартцсан байна шүү дээ. Тэгсэн чинь жаах миний хүсэл биелсэнгүй л дээ. Тэр жаахан онцгүй юм боллоо. За тэгвэл энд хүмүүсийн бичсэн юмнуудыг харлаа. Тэгсэн чинь одоо Анар Батбаяр гэдэг хүн заавал асуух асуулт байна гэдэг чинь. Хин хаана юунд өргөл өргөх вэ? Яаж өргөх вэ? За энийг мэдэхгүй байна. Тэгтээ энэ хүн маань өвөг дээцээс хол хүмүүс байна гэд ингэж асуусан байна. Одоо тэгээд өргөлийн тухай бүгдөө цэгцтэй ойлголтыг өгье. За одоо энэ цагийн алдаа гэх үү, энэ цагийн боловсрооч гэх үү, нэг хүн маш олон шүтлэгтэн болчиход байна шүү дээ. Тийм л дээ. Тэр ч одоо алдаач явах вэ? Өмнө би бас тэгдэг гэсэн шүү дээ. Бөө болохоос өмнө. За өглөө гарч гүйлээ. Хамгийн түрүүнд гамдаа ороод ном хурахт нь юугаа тавхтаа идэг авчиад ном уншуулчихна. Тэгээд тавхтаа идэг барьж номоо уншуулчаад нөгөөтгийг аваад гараад гүйжсэн чинь зурхаач нар ингээ игнэж гисцсэн байдаг байхгүй. Тэгэхээр зурхаач нар дээр очиж юугаар хэлээд ийм тийм гэж асуугаад тэгсэн чинь тэн дунд бас ингээ тийм ийм засал хийн гэсэн хүн байхлаар давхар заслаа хийлгчээд тэгээд эргээд гүгээд ингээ явж ирсэн үдээс хойш нь болохоор одоо нөхөр маань тэр үед Кристиан байсан. Тэгээд тэнд юутай байна гэхэлэр за чи тэгээд тэндээ сайхан даатахаараа гэр бүлээ гэл ингэж хэлээ. За тэгээд надад харин лалын шашинд л арай олдог юм шиг байна. Тухайн цаг үед. За тэгээд явжитал бас тийм бөөхөн, тийм үзмэрч хүн, тийм тэгдэг хүн, тийм ингэдэг хүн. Тэр болгонд нь л гүччихэл тэр нь давхта тэр байна. Энэ огта энэ байна. Тийм жилдээ бүлгөө энийг минь тэгээд өгөөрэй гэд бүгдийг даатгах чинь гэж явж ирсэн. Тэгтээ бол надад нэг тийм айхтар муудсан ч юм байхгүй л дээ. Тэгээд дараа нь яг ингээд өвдөцүүдэд баригдал бөө болцсон болохоос биш. Тэгээд яг боттой нүдэрэ хараад за дээрэс нь энэ амьдралыг туулаад за тэгээд одоо ингээд хамт яриа сууж идэг болсон болохоор одоо итгэхгүй гэдэг яах юм. Одоо тэгээд бөөчн болсон шүү дээ. Улаан бөөчн болсон. Гэтэл монголчууд маань бүгдөө энэ одоо сүү өргөдөг болсон. Тэгэхээр Кристийн шашин чинь сүү өргөхийг заадгүй шүү дээ. За буддын юм чинь болохоор тийшээ гараад малгайгаа толгой дээр тавьж агаад тийм юм өргөчих, ийм өргөчих, сархад өрг гэдэг иймэрхүү юм л хийдэг. Тэгэхээр яг үндсэн одоо өргөлийн талаар та тайлбарлаж хэлнэ үү? Яг монголчуудтай холбоотойгоор. Одоо нэг л Монгол болоод төрсэн юм чи яах вэ? За. Чиний шулганахыг сонсож байгаа нөгөө өөр тохиолдсон явдал санагалзлаа. Ага эрлэгээсээ дуудлага аваад л улаачтан ирдэг юм байна. Тэгсэн чинь 3 хар тэрэн дагуулсан явж байна. Тэгээд хүй та нар миний удам ух санаас холд гэсэн чинь бид нар төлбөрөө төлөөд хүслээ биелүүлэх гэсэн юм. Наад үрчин гэсэн 3 их хар мангас миний улаачийг дагцсан явж байна. За та нарыг хаанаас нь олоод авчих вэ гэсэн чинь. Тийм үү? Бид нар бол шашин дагаж мүлжлэг хийгч тэрэнгүүд болго. Энэ шашны нөөлгөндөр амьдрахсад болго. Хор санаа үгүй. Тийм үү? За нэгэнтээ эдэж хэрэгтэй ууч бас хүний хүсэл биелүүлж эдэшин олдог нэгэд билээ гэд. Тэгэхээр би өөрийнхөө улаачийн хүслийг мэдээ алив зайлцгаа гэд. Тэд нэртэйгээ ноцолдоон болдог юм байна. Тэгээ хөөж явуулчаад энэ улаачийг хаагуур
юу хийж. Тэр үед ч улаач болоогүй байсан. Мм. Яаж манаргаад явж байгаа юм гээд. Нөгөө гэрийн буугуудаас асуулаа да. Мм. Тэгсэн чинь өө наадах чинь тийм үү. Нэг хялбар мөнгө олдог. Одоо үүлэнд зүтгэх гээд тэрнийгээ даатгаж гүүгээ юм гинэ. Тэгэхээр яаж хялбар мөнгө олох гэдэг нэг ихээр. Тийм үү. Нэг хүүхэн ирээд миний урд нь тийм үү. За 20,000 төгрөгийг өгөх юм бол сүлжээ гэдэг юмд оруулдаг юм. Тэгээд сүлжээнд орохоор хүн амьтанд танил тал хэрэгтэй байдаг. Гэрээ мухар сагсан тэр амьтанд чи ямар танил тал нь байдгийг. Тэгээд танил тал мөнгө хүсэж одоо тийм шашны байгууллагаар үйлчлүүлж л дээ. Тэгээд л учрыг нь мэдэхгүй юу. Энэ мэтчлэн зовлонтой бид чинь ихээ өчрөн шүү дээ. Тийм ээ. Бас одоо ядж хахад нөгөө бомб дайжуулдаг гэд. Тэгээд яах юм? Тэгээ айл болгон бомбын чи араас хөцөлдөд хүн болгон бомбыг чи магтаад байгаа юм чи яах юм? Тэгэл дээрэс нь нөгөө ламнар чин босон бомбаас сурталчлаад зүгээр энийг л авчвал баяж чинь гэдэг юм чи яах юм? Тэгэхээр ч одоо очиж таарна үстэй. Тэгээд бомб авсан шүү дээ. Шашны байгууллагаар тийм үйлчлүүлээд дэв чирцэн явж байгаа юм чи. Шунал чирчсэн явж байгаа юм. Харин тийм ээ. Дараа нь нэг одоо нөгөө далалдаг хүмүүс байна шүү дээ. За төрүүчээ гарахад даллаа мөнгө орж ирнэ. Ингэж хэлээд даллаа тэгж бясалгаад даллаа гэх. Тэгээд тэнд чинь очивол бас юма гаргаад далж өгнө шүү дээ. Тэгэл тэнчнээс бас нэгийг чирсэн байх л та. Тэгэхээр энэ ихэвчлэн яг уу тэр нөгөө бодож хүсэж ясан шунал дээр минь л уг нь бол тэр чинь шунал биш шүү дээ. Тэр чинь хүсэл байхгүй. Шунал биш хүсэл байхгүй. Хөдлөхгүйгээр хөрөнгө олно гэдэг шунал шүү. Тийм гэж юу. Тэгтээ шунал гэж бодоогүй шүү дээ. Шуналтай байгаагүй шүү дээ. Яг гэвэл шунал гэдэг чинь нэг юм тайгаа адилхан маш олон зүйлийг авах гэлдэг үстэй. Тэг чинь тийм биш шүү дээ. Яг одоо хувь хүнийхээ хувьд. Тэгэхээр чинь тэр чинь шунал биш байхгүй. Амархан яг мөнгө олж бүгд л олж байгаа юм чи яад би олж болдгүй. Тэгэхээр чинь адилхан л олно гэж явна шүү дээ. Амархан байгаад хорлон тойгоор мөнгө олно гэвэл эсрэг үүснэ. Амархан бөгөөд түмэн тустайгаар хөрөнгө олно гэвэл дэмнэ. Ухамжтай юу? Хамгийн гол нь санаа чинь чигч байх юм бол болно. Тийм байна. Тэгэхээр зөв сэтгэлтэй байж тэрнийг одоо юунд зарах уу гэж бодох хэрэгтэй юм уу? Тийм. Мөн тухайн хөрөнгийг яаж олож? Тийм үү? Тэрэн хөрөнгийг ханаас гаргаж авч байгааг анзаараж ухаж байх хэрэгтэй юм шүү дээ. Тгийг ойлгуулахын тулд хичээж байхад чинь. Тийм үү? Итгэл халдраад байхаар санагддаг. Харин тийм ээ. Жаа магтаач. Шашинтайч тэрсэн гэж юу яхав дээ. Шашин нь харин улаачдад минь дэв нагаад байх юм бол тэрсээд байх юм. Тэд ч гэхдээ та нарыг байхгүй хooгаар ажиллаж хийж л байгаа шүү дээ бурлаа. Та нар ч одоо өмнө байхгүй л байсан шүү дээ. Тэр хөвсгөлийн хэдэн хүн дээр л байсан биз дээ. Байсан. Хайцсан байсан. Байдгийг нь илжилдэг тийм үү. Улаач нар байхгүйгээс биш. Бидвэл байж л байсан. Тийм үү? Тийм. За яг тэр үед чинь юм байсан байхгүй юу? За би одоо нэг багада нэг жоохон л байсан. Ингээд унтах гээд яхалаар үнэ харагдал юм харагдсан шүү дээ. Тэгэхээр тэрнийг ээж авдаа хэлэхээр одоо сүнс гэж байхгүй, тийм байхгүй гэж хэлнэ. Тэгэд айдаг болохоор дандаа гэрэлтэй унтна. Гадаа гарахлаар ингээд янз янзын гэрэл янз янзын юмнууд гүйж ингэж харагдсан шүү. Тэгэхээр чөтгөрийн гал гэж ийдэг гэлээ гэж айгаад тэг хурдхан шиг гэрэл рүү гүйж ордог. Тиймэрхүү юмнууд байдаг ч гэсэн одоо яг сүнс байдаг гэдэгт эцэг эхүүд бүгдөө одоо байхгүй гэж тийм хэлдэг байсан болохоор би л өөр юм бодоод худлаа юм бодоод байна гэж бодоод сүлд итгэх байсан л да. Тиймэрхүү л асуудал гардаг байлаа. Тэгэхээр тэр үчин манай ээж аав өргөл өргөдөггүй байсан шүү дээ. За имэйл нэг хаяа өргөл өргөнө гэхээс биш ээж аав одоо улаан коммунист гэдэг шиг тэр хориотойч байсан. Тэгэд өргөл өрөхгүй байхад та нар хаана байж ирсэн?
одоо үздэг юм уу? Яадаг та нарт л өргөл өргөд байгаа юм уу? Эсвэл өөр юмд өргөл өргөд байгаа юм уу? Хинд өргөл өргөд байгаа юм ингээд бодоход. Яг буу болчоод ингээд та нарт өргөж ийн гэдэг үгүй. Гэхдээ олон хүн тэр нэг мэдэхгүй шүү дээ. Яг та нар заавал ингээд сүү авч эсвэл архиар ингэж яаж заавал өргөл гэхэд байгаа юм. Бид нар баг байхдаа тэр нэг чинь мэддгүү байхад тэг яаж амьдрдсэн. Одоо өгж байгаа өргөлийг та нар хоп гэдэг гүйж очиод амрууга. За ямар заагсан шүү дээ. Тийм ба. Нөгөө заагсан дээр тийм үү? Үрд чадчихаар нөгөө хоп хоп гэдэг өнгөтг шиг үү? Тэгэхээр чинь энэ нөгөө логик гэдэг юм байна тийм үү? Одоо бодит байдалд энэ та нарын энэ асуудлууд чинь зөрөөд байгаа байхгүй юу? Тэгэхээр та нарыг эсэргүүцэх нь зөв бас нэг талдаа. Яагаад бид нэрээр өргөл өргүүлээд байгаа юм? Тэгчээд та нар тэрнийг иддэг юм уу гүм үү гэхлээр бид нар ямар загсан юм уу гэдэг. Ямар учиртай. Ингээхээр чинь одоо танаа гэдэг юм уу одоо бөөм үргэлтийн учир нь ойлгохдохгүй байгаа байхгүй. Зан үйл нь ойлгохдохгүй байгаа. Тэм биз дээ. Бид нар одоо бол яг улаач болоод өргөл өргөдөг ч гэсэн өмнө одоо та нар өргөл өргөөгүй байхад тэгээд яаж өлсөд хүчээгүй юу идээд байгаа юу уугаад байгаа гэдэг асуудал байна нэгдүгээр. Хоёрдугаар тэгвэл би яагаад бөө болсон бэ гэвэл би аавга хуцтай болох гэж бөө болсон. За шалтлаа. За яар. Би тэр чинь үнэн штэ буурлаа. Чи шалдан байгааг нь харсан юм уу? Гэ тэр чинь ийм юм болсон. Тэр чинь би ерөөсө бөө гэдэг мэдэхгүй л байсан юм чинь. Тэгсэн чинь манад нэгэн удган ирвэ. За тэр бол яг янз янзын тохиолдолоор ингээд манай гэрт бас асуудал гараад дүү маань холын аянд явах гээд тэгээд тэр энэ өстө мундаг удган гэж ингээд авцраад ингээд. Тэгээд тэр хүн анх удаа тэр бөөгийн талаар манай гэрт зан үйл хийгээд тэгээд би бөө гэж ийм хүн байдаг нэг төсөлсөн байхгүй юу. Гэд. Тэгсэн чинь тэр хүн байж байгаа за танай том хүү бөө болох нь чи бөө болох нь энэ төр гэд хэлээд тэрнийг би ойлгохгүй шүү дээ. За бөө болно гэж ойлгохгүй ямар ч юм. Тэгжээд л тэр хүн тэгсэн байхгүй юу. Ер нь тэгээ бөө болж ин яадаг юм гэдгсэн чинь та нарын одоо өнгөрсөн эцэг өвгөд тэр дээдүү чинь тэр дээр шалтан нөхцгөө явж идэг юм аа. Тэгэхээр тэдэрт чинь хоол өргөх хэрэгтэй, юм өнгөж өгөх хэрэгтэй гэд. Тэгээ бид нар тэр уулан дээр гарч айгүйх өргөл өргөсөн. Тэгээ тэрэн дэрт ингээд өргөл өргөн. За дээрэс нь чи юу авдаг. Хүүхдүүд ингээд тоороо янз бүрийн юмнууд ингээд өргөхлөөр нөгөө торгоор нь дээлхийж өмсөд тэгэл аюугаа ингээд явдаг гинэ. Ингээд айгүй хэмсгэр ингээд тэр дээд тах. Тэгээд девачиндаа явал миний өөр удам өстө надад ийм гой дээл хийж өгсөн гэл ингээл гайх болоод ингээл би мигээ хөдөлгөөл чигтэх явдаг гэнэ тэ. Тэгэхээр нь би бодсон байхгүй. Хүүх манай аав тэгвэл одоо бас шалдан байгаа юм бах та гэж бодоод. Тэгээ би нэг аавгаа гоцлохын тулд бүү болсон байхгүй. Манай аав одоо шалдан бас өсөглөн байгаа учраас би аавда өргөл өргөн дээрэс нь одоо хуцлая гэж бодоод. За тэгээд бөө болоод 4-5 торг энэ тэндээс аваад тэгэл маш олон тэгсээр гад баг 10 торг шахуу олон торгуудыг тахил дээр тавиад тэгэл бодсон байхгүй. Аав одоос амар их баярлж байгаа хта надад. Ингээл би өнгнүүдийн тоолол аав одоо гоё хард дээлтэй болсон, алаг дээлтэй болсон, улаан дээлтэй болсон, ийм гоё хувцастай болсон. Тэгэл манай аав одоо миний охин өстө нэрээ надыг ингэж гойсон гэл их гоё байгаа хта гэл. Тэгээ би чинь 5 тонсыг авчиж өргөнө. Тэгээ би аавгаа тижиж ийн гэж бодоодсэн шүү дээ. Тэгсэн чинь тэгэл үйл явдлаа өрнөсөн л тоо. Тэгэхээр одоо яах гэсэн үг вэ? Тэр торгонууд яасан бэ? Тэр торгонуудыг одоо дээл хийгээд би шатааж өргөөгөө тахил дээр ингээл байж лээсэн. Одоо ч юм байж л байгаа. Тэгэхээр одоо бодоод тахлаар инээд хүрмээр. Тэр яасан бэ гэхэд тэгэхээр нөгөө торгон дээлээ манай аав яаж өмсөх юм бэ гэдээ одоо бодглохлоор нөгөө утганд гэж хэлж ирсэн. Тэрний чи ингээд хийгээр нь ингээл бэлэн байж ивэл хийгээр нь өмсөөл тэрний чи ингээл явцдаг гэдэг ингэж ярьжсэн байна. Тэгэхээр би ч одоо аавга бүр 10 торгон дээлтэй болгоод за тэгээд дээрэс нь одоо 5 тансгаар сайхан ундаалцсан. Тэг хүчтэй болгоцсон гэж бодоод байдаг. Тэг манай аав таргалж үгүй юу? Тэгэхээр миний тэр өргөлүүд яасан бэ? Үнэнийг зоолох. За тэгээ. За. Өвгөд бид бол тийм үү? Нар саран хоолтой. Улаачд буухад бол энэ бие энэ хэмэн чингэж сүүн хэм уурэг хэм хэрэг болдог. Өөрөөр хэлбэл улаачд буухын төлөө шүү дээ.
хий ухаар бийтэй байхад төгтийлэн хэрэглээ байдаггүй. Бидний тийм үү? Нар саран хэм дутахаар тамирддаг нь үнэ. Хэд тамирдсанаасаа болоод олон жилээр тийм оюун хагцах үйл явдалд ч тохиолдог юм гэнэлтэй. Өөрөөр хэлбэл сэтгэн бодохгүй унтаа байдалд орно гэсэн үг шүү дээ. Энэ орон зайнаас хагацаад нар сарны хэмээн авчаар өтөрхөд тэнх хийждэг. Нэг ийм сонирхолтой огоор бийтэнгүүд шүү дээ. Тэгээд бид нар байсан байгаагүй нар сар байж л багт чи ягаад тэрнээс хол идэхгүй байгаа. Харин тэндээс хоолж байдаг. Тэгээд одоо яана гэж тэндээс хоолоо идсэн гэнэ та нар унтчихдаг гэдэг шүү дээ. Ягаад унтаад байгаа? Бид нар чинь тодорхой хэмжээний цөм бэлдүүд учраас нар сарны орчингүй орон зай тусгаарлагдаж болдог. Унтах гэж очиж байгаа юм уу? Хорлол өртнө гэдэг. Хорлолоор нөгөө юм зайлуулна. За тэгээд дээрэс нь нөгөө шашны зан үйлүүд тэгээд нөгөө онгодууд юунуудыг бузарлаж хөөнө гэсэн хорлоод уу. Би тэгтээ тийм юм бас хийжсэн ш та нар гэсэн. Тэгээд та нар хайцсан унтсан унтаг байсан биз дээ. Цогтацсан юм. Тэгээ буцаа очиж гаргасан шүү дээ. Би тэрнийг мэдээгүй шүү дээ. Яаж гаргасан? Тэр нэр яг тийм болчих. За ямагтаач тийм үү. Зан үйлийн шинжээр бид нарыг тийм идвэхгүй ялгаж болдог. Тийм учраас шашныхан дандаа бөөнөрийг над үзээд тийм ээ. Тэгээд янз янзын тэр мухай тахилга тэр хийдэг. Тэрэнд тэгэхээр севтэн. Тийм. За тийм. Севтэн хорлогдно. Бүр сэвээсээ хэтээд бол хорлогдно. Севтэн гэдэг нь хэмийн алдагдалд орж байгаа үзэгдэл. Хорлогдно гэдэг нь оюун ухаанаа хөдөлгөх чадваргүй болж байгааг хэлж байгаа. Маш их хэмжээгээр севтэснээс болж байгаа юм шүү дээ. Одоо ойлгоно. Чиний бодож байгаагаас их сүнс хорвоод бийгүүгээр амьдардаг. Энэ нь ганц онгодч биш. Уул усны савдагууд, ургамал амтны аймас, тийм үү? Газар шорооны хэм, нэрлэг, луус, хурамост, огторгон их сүнсэн ай гэд маш олон төрлийн сүнсэн ай байдаг. Тийм. Бүр энэ ертөнцид энэ амьсгалж байгаа орон зайд чинь хүртэл буг ухаараас ахуулаад хүнтэй бараг л харилцдаг хов зөөгч нар байдаг. Тийм үү? Шүглсэн хар тэрэнгүүд нь байна. За нөгөө талд шүглсэн онгодууд нь ч байна. Ухамжтай. Хүн аль ч сүнстэй харилцах боломжтой. Аль ч сүнстэй харилцах боломжтой. Хамгийн гол нь түүнд нь тийм үү? Тухайн хүний хэм мэдрэх тэр торгон мэдрэмж дутаад байдаг учраас л харилцах чадамжгүй байгаад байна. Ухамжтай юу? За тэгэхээр тамгатай улаачаа гэж би. Тийм. За би чамд шууд үнэн хэлжээ. Миний 3 тамга бол 3. Өөрөөр хэлбэл хүнтэй харилцах 3 нөхцөл бүрдэх үед би улаачтай болдог. Ухамжтай юу? Тийм. Нэгтгэх нь миний удмын тийм яс цусан мэдээллийг авч төрсөн угсаа байх шаардлагатай. Нэг тамга. За тийм. Хоёр дахь тамга нь тухайн улаач нь үхлээс бултсан байх учиртай. Тийм. Энэ бол амьдралын болцол нь. Өөрөөр хэлбэл би өөрийнхөө удмын бүх улаач бүх хүүхэдтэй харилцах боломжтой хэрнээ ганцхан үхлээс цугтсан дээр нь буух боломжтой байдаг. Тийм. Тэр нөгөө нэр өөрчлөөд заяа төрүүлдэг шүү дээ, тийм үү болоо. Тийм юу хийсэн байдаг шүү дээ. Буугаад ирэхлээр. Тэрнээс өмнө үхээд боссон. Өөрөөр хэлбэл миний удмаас үхэл гэдэг зүйлийг үзээд боссон хүн дээр л би буух боломжтой. Миний тамга нь тийм байхгүй юу? 3 дахь тамга нь тухайн улаач заавал 24-өөс дээш настай байх шаардлагатай. Тэгэхээр үхээд болсон ч гэсэн бага ахуйдан нөхцсөн үрс дээрээ би буучаад байхгүй. Өөрөөр хэл 24-өөс дээш хаврт дээр л буух боломжтой.
Тэгэхээр одоо энэ Энэ гурвыг миний тамга гэдэг. таних юм байлаа гэхэд бусдах нь бас өөр өөр. Өөр. Тэгэхэд энэ бол нэг бодлын код шиг юм шиг Тийм. Би тийм болцлыг биелүүлсэн улаач дээр буун гэдэг шиг. Тэгэхээр миний удамд энэ гурван болцлыг биелүүлж байгаа нэг л байхгүй юу? Ягаад гэвэл хүмүүн хичнээн олон байсан чиг яг миний удамд тэр үхээд босох гэдэг тамгыг өөрийн бие дээр авдаг нь цөөх юм. Тэгээд нэг цаг үед байх уугүй юу те. Ингээд 300 жил бууж чадаагүй нь үхээд сэгсэн нь цөөхөн учраас тэр шүү дээ. Тэр цаг үуч бас хэцүү шүү дээ. Хордог байсан тийм ээ. Гэхдээ ерөнхийдөө ангаах ухаан үхсэн хүнийг босгох чадваргүй байсантай л холбоотой. Одоо ангаах ухаан хөгжчихсэн тийм үү? Зүрх зогсноос хойш дахин одоо ажилуулж болж байгаа учраас би буух боломж төгөлдрөөр үүсгээд байгаа юм байна л да. Тийм. Бас нөгөө усан живдэг шүү дээ. Усан живээд тэгээд үгүй бүрэн зүрх зогсож тийм үү? Зүрх зогсоод 2 одоо минут гэдэг танахаар тийм үү? 2 мөчлөг болсон тийм л улаачиг үхэлд тооцож байгаа юм. Тийм урт хугацаанд үхэж үдсэн хүн бол одоо удам дээр л буух боломжтой юм. За энэ одоо тамга гэдэг бол таны хувьд бол юм байлаа гэж бодъё тийм ээ. Бусдынх нь бас өөр өөр байдаг. Тэгээд нөгөө өргөл тэр өргөлийг би гайхаад. За. Тэгэхээр энэ тохиолдлоос бусд дээр нь би буух чадвар алдаж байна да. За тийм. Удам угсаа маань тийм үү? Надтай харилцах, оролдлого хийх. Тийм үү? Хийн одоо оюун санаагаар над руу тэмүүлнэ гэсэн үг. Яг түүгээр би одоо улаачтай харилцахгүй холбоотой болдог. Удамтайгаа харилцахгүй холбоотой болно. Бусад үр хүүхдтэйгээ. Бусад үр хүүхдтэйгээ. Өөрөөр хэлбэл над руу тэмүүлээгүй үйлстэй би туслах боломжоор хязгаарлагдана. Надад тэмүүлсэн нь би тухайн хүүхдийн хэм орон зайд нөлөөлөж өөрөө зөвшөөрнө гэсэн үг шүү дээ. Тэгэж тухайн хэмийг одоо амжилт бүтээлэд төхөөлөх боломжтой болдог. Тийм учраас тийм удмын дээд өгдүүд минь далаа цагаанан өргөж байна. Угсаа гарвлын дээдүүд минь тийм сүү охин өргөж байна. Тийм юм дүүргээч, тийм юм хийж өгөөч гэхэд нөгөө удмаараа ургаараа дуудуулсан бие чинь харилцааны холбоонд ороод ирж байгаа юм. Тэгэхээр ойлгоно уу? Тэгэхээр одоо энэ хүүхэд шүү дээ. Би мэдгүй байна өвгдөөсөө хол хүүхэд байлаа гэхэд энэ хүүхэд удмын өвгдөөд минь гэд хэлэхтэл тэр чинь харилцаа яг хин нь хамаагүй тэр удамд байгаа тийм үү? Хүчрхэг оюун ухаан. Одоо дархлагдсан оюун ухаан. Устж болохгүй оюун ухаан гэж байгаа шүү дээ. Тэдгээрийн нэгэнтэй холбогдох бүрэн одоо орон зайтай болно. Харин энэ холбогдоход бэлэн болсон орон зай дээр биднэрт эдлэг тусалдаг. Тэнд танаа удам тэгсэн шүү, ингэсэн шүү гэж ухамжтай юу. За тэгэхээр энэ хариултыг чи дүүрсэн гэж ухаж байна. За хинт гэдгээр хариулчлаа та. Удам угсаанд да. Өөрийнхөө удам угсаанд танаа удам угсаанд дархлагдсан оюун ухаан байгаа бол чи тэнд хандахад чамд хариу үйлдэл хийх боломж нөхцөнө. Хинт гэдгээр өөрийнхөө. За тэгээд өөрийнхөө өвгдээд минь гэж хэлэх нь шүү дээ. Удам угсааны өвгдээд минь гэж хэлэх нь тийм ээ. За тэгвэл хаана гэж байна. Тэр энэ хүн одоо өвгдөөдтэйгээ холбогдохын тулд хаана холбогдох ёстой? Өөрөөр хэлбэл эрэлгийн чөлөөт гүйдлийн газар. За өөрөөр хэлбэл биднийг эрлэг гэдэг тийм үү? Амин хэлхээний бүрэн холбоог захирагч орон зайнаас холбож өгдөг. Эрлэгийг зөвхөн үхлийг удирддаг гэвэл үгүй. Амьд үгсэн хоёрыг холбогч болдог. Ухамжтай юу? За тэгэхээр энэ маань яг нь газарт өөрөөр хэлбэл газарт амьд оршихуйтай газар. Тийм. Цементлийн хайцсан газар биш. Тийм. Цементлийн хайцсан газар амьд оршихуйн хэмжээ маш бага байдаг учраас төдийл тод холбоо үүсэхгүй. Тиймээс нөгөө бичил орчин нь байдаг. Тийм үү. Улаан шорооно байдаг. Хөрсөн дээр гიშгэх юм бол чи тэнд нөгөө аллага явуулах боломжтой болно. Өлмийн аллага гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм. За тэгэхээр өлмийн аллага гэдэг учир нь болохоор хүн гიშгээд ингээ явж явах зур тэнд өртөж байгаа. Одоо жижиг бичил амтан за ургамал гэдэг тийм. Тийм.
Тэднээс бол маш богино хугацаанд одоо эрлэгт мэдүүлээд энэс болж би өглөө гэхлээр нөгөө хаана хөдөн гарсан гол гардаг гэж гүччихдэг шүү дээ маш тийм холбоотой гэдэг. Тэгэхээр тэр одоо шорон хэлбэл тэр бичил орчинчин хүртэл амь татах эрлэгийн холбоонд холбогдож байдаг. Тэгэхээр нөгөө үхлийн шалтгаан чамд ирнэ. За тэгэхээр хаана гэдгээ Анар Батбаяр бас ойлгосон баха. Ийм байгаль дээр юутай газар шорон дээр байх юм шүү. Улаан шороотой тийм газар байж болох юм байна. Тэр чинь айвчих юм шиг зү ингэ яриад байсан чинь үгүй. Ингэж байна. Анар Батбаяра 50 байгаараа. За. Гэртээ тасалгааны урга мал байна. За. Тэрийг алаад эрлэг тус дуудаж болно. Ер нь үхэл үүсэж байгаа газар эрлэг ирдэг. Тэгэхээр ямарваа нэг төрлийн аллаг байхгүй юу? Тий. Амьд биетийн, үнэт биетийн аллах нь эрлэгт мэдээ хүргэдэг. За тэгээд юунд үргэл өрөх вэ гэж байна. Тэгэхээр юунд гэдэг нь энэ хүн болохоор өргөлөө ямар савнд хийх гэж байгаа гэж ойлгож байгаа юм лөө. За ямар ч савнд гэж бодъё тийм үү. За тэгээд энэ дээр нөгөө өвөг дээдэс бидэндээ өөртөө хэр үнэлэмжтэй хандаж байгаа вэ буюу хичээл зүтгэл гаргах вэ гэдэг хэмжигт хүн чинь болно. Тийм үү? Өөрийнхөө хүслийг өөрөө доромжилж байгаа хүнд хинэбэрч туслахыг хүсэхгүй. Өөрийгөө нандагнаж хүсэлтэд тэмүүлж байгаад орон цайд онгод байтугай л савдганж туслахыг хүснэ. Эрлэг өөрөө ч туслахыг хүснэ. Тийм. Тэгэхээр тэр өөрийн үнэлэмжийн илэрхийлж одоо мөнгөн аягаараа өргөдөгсөн ч орбой хөнгөрөн өргөдөгсөн ч тийм үү. Тэр сэтгэлийн үн цэнийг эдэнд тодорхой хэмжээгээр шингээх хэрэгтэй. Тийм. Гэтэл одоо зарим хүмүүс одоо юу одоо шүү дээ. Үргэл өргөж байгаа нэгэ те. Нэг сони юм өнтер чинь заваан халтар гэдэг ингээд нэг юм бүр нэг юм бид нар ч хараад нэг сэтгэл гундмаар тийм юмнууд байдаг шүү дээ. Тэгэхээр чин тэр үүдээ хүсэлтэй чин сэтгэл тээхгүй байгаа үед холбогдохгүй. Өөрөөр хэлбэл туслах орон зайлуу холбогдохгүй. Туслахгүй ашиглах орон зайлуу холбоо үүсэж болно. За тэгээд тийм юм аа өргөл өрөх нэ. Тэг өргөлөө яаж өрөх вэ гэдэг чинь. За өргөлийг тийм үү. Бусдын тусын төлд өрг. Бусдын тусын. Өөрөөр хэлбэл тэр бичил биетэнд хоол болгож өг. Тэр шувуунд хоол болгож өг. Өөрөөр хэлбэл чи нэг тодорхой хэмжээнд бичил биетний амийг устгаж байгаа ч нөгөө нэгийг тижээж байгаа учраас. Тийм үү. Энэ нь өөрөө чиний нүглийг нэмэгдэж эргэх холбооны тэнцэтгэлийг үүсгэж байгаа юм шүү дээ. Одоо ойлголоо. Яагаад ч өргүүлээдсэн гэдэг учир нь тэр юм биш үү? Яагаад гэвэл та нар бид нар одоо та нарын өөр хүүхэд бид нар одоо гიშгээд газар гიშгээд явсан ч гिचнийн олон одоо амийг үгүйсгэж байна. Тэгэхээр ядтаа энийхээ одоо мөрийг одоо зүв байлгахын тулд бид нэр сүүн цоцол өргөх юм бол тэр мэн одоо газар буугаад дахиад нөгөө өгсөн нөгөө бичил орчин чи тэр тэжээлэр өөрийгөө ургуулн төлжүүлж газрын хөрсцэн тэгшэрч явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ мэн одоо эргэх холбоо тэр жамыг сайн тооцсон байх юм тийм ээ. Жамыг тооцоод байна. Тэгээд та нар ирж тулахаас илүүтэй бид нар бас өөрийн мэдсэн мэдээгүй тэрнийг одоо хийж явах юм бол энэ чинь бас нүглээ намжлаад амьдрахтаа жам зохицуулаад явж зөв хүсэлтэй байгаагийн бас нэг илрэл тооцоо байна шүү дээ. Тийм байна. Та нар тэгэхээр бас ажиллаа биднэрээр хэлэхээр бас нэлээ бодож олсон биш үү? Тэр үргэлж чи одоо бодоод байгаа. Тэгэхээр тэрнээс одоо үргэлжлэг чинь та нарт өргөж ийн гэхэлэр гүйч очиод амаар ангаагаад та нар уугаагүй юм шүү дээ. Гэтэл тэр хүний нөгөө тэр хүүхдийнхээ гიშгээд өөрөө үгүй болгосон амьуудыг эргээд тэтгэхийн тулд одоо нүгэлгүй байлгахын тулд нөгөө эрлэг дээр ингээ очиод нүрээ ололцуулахгүй тулд засаад байгаа юм байх юм шиг. Олон одоо юу наллаг олон одоо муу явдлыг хийхгүй гэж үр хөвгдөд гэж бодож олсон байх юм. Хэн бодож олдог вэ нөө? Өвөг дайдас гэдэг хүн. Миний ч дээр байгаа зүйлс. Яаж толгонд нь ордог вэ наа? Яста бүтэхгүй. Сони юм а тий. Тэр чинь өстой хөөрхөн санаатай биш үү тий? Залтай юм биш үү эсвэл ингэж бодоод ингэ гэдэг чинь их сони юм байна. Ийм бодлоос болоод энийг өргөлөө ингэж өргөдөг юм байна шүү. Тэгээ холбогдоод ингэж бодглороо энэ хүмүүс сэтгэлээсээ зүрх сэтгэлээсээ бас үгдэттэйгээ дуудаж хэлэх нь шүү дээ өөрхөө ямиг. Тэрнээс тэр шүлэг чэйжилчээл дуудаад ингээд эсвэл ном унших юм бол хөдөлмөр. Тэнд чин сэтгэл зориулагддаг.
Тийм сэтгэл зориулна тий. Тэгэхгүй зүгээр номоо өнөөхөө барьж байгаа. За таныг бид одоо за энэ тэнгээр тэнэж ховж юу хөөцөлдөж явдаг уваа гэж хүн байна уу наашраа гэдэг ингээд дуудаад хэцүүдэх байна. Ховч хонгод уваа гэдэг. Тэгэхээр өвгөн дээд үг ваа дээд минь гэл ингээд зүр сэтгэлээс гэж хайрлаж хөндлөж явах юм бол мэдрэгдэнэ. Мэдрэг. Тийм ээ. Нөгөө эрлэгч нь танаа хөөхөд гэдэг ховлно. Тийм. Тэгэхээр үгдээдэх юм хэлсэн учраас яг болох юм байна гэж хэлэх нь шүү дээ. За тийм байна. За өргөлийн тухай ерөнхийдөө ойлгосон баха манайхан. За тэгэхэд энд хүмүүсийн нэлээд олон хэсэг нь ингэж байна. Зүйдээ яаж манах вэ? Яаж зүйдлэх вэ? За яг өргөлөөд өргөж. Дуусах байгаа юм уу? Тийм үү. За Тэгэхээр их юм өргөсөндөө биш. Тэр тэнцвэр байдлыг хадгалсандаа л ач холбогдол нь байгаа юм. Өөрөөр хэлбэл хувингоор өргөх, шанаг халбгаар өргөх, орбой цацлаар өргөх ялгаа орон зайд. Тийм үү. за Ялгаа байгаа юу? Чамд ялгаатай юм шиг санагдаж байна. надад тэр чинь их сонир шүү дээ. Одоо жишээлбэл хотын бид нар гадаа гараад том юугаар хаана юм өргөх юм. Тийм үстэй. Тэгэхээр чин балкон цонхорол өргөж таарна шүү дээ. Тэгэл өргөж чинь цайны дэж өргөж чинь бас хүмүүс тэгдэг заавал өглөө наранд ингэж өргөх ёстой юм уу? Эсвэл орой өргөх ёстой юм уу? Яг хэдэн цаг үед тэр өргөлөг өргөх. Хүний хүсэл хизээч хамаагүй байж л байдаг шүү дээ. Тэгэхээр заавал наранд заавал тэрэнд гэх юм байхгүй тий. Хүслэл өргөө юм бодож байна. Лээ. Гэхдээ наранд хэрвээ хандсан тохиолдолд явах уу? Чи өөрөө тэр арьсан дээр амин хэмээ авдгийн байгаа байдтэй. Өглөө наранд тийм үү. За Амин хэмээ чи ахуулах гэдэг. борлцноо бурлаа. Өглөө нар борлуулахгүй. Тийм Тийм үү. үү? Арьсан доор чи нөгөө Витамин Д. тий нарны амин хэм чи шингэдгийн байгаа байдтэй. Тэгээд бас болигтод байгаа юм байна шүү дээ та нар. Өглөө наранд ташиж сүгэ өргөх гэдэг ингээд хэд удаа явуулсан шүү дээ надад. Настаа ядаргатай. Тэгэхгүй тэр нарны амин хэм чин дуутахаар дархлаачийн үнэн таник болно. Таник хөөхөдөө бүсэл биелэхгүй. Яана. Намайг хүлэгдсэн байна. Тэр зөндөө олон жил хүлэгдсэн байна. Тэр уул руу гаруулж авчиж нар тасуулж сүүргүүлээ үсттэй. Тэгэхээр чи тэрээр овоо ухаантай болсон шүү дээ. Болоочтой та нар яг Игэж хэрэлдэхээр таны болоо байж тээ. Яна. Тэгэхээр чи тэр хүний оюун ухаанд хэрэгцээтэй амин хэмийг чамд бий болгохын тулд ядаж 3 үг хэлэхэд ойлгож товтог савтай болгохын тулд тэр наранд өргүүлэх шаардлага байна. золиг гэж тэгээд засаад исэн байна гэж бодох нь. За тэгвэл би саранд тэгвэл бас өргөсөн. Сүргсэн. Тэр яаж байгаа? Яаж байгаа юм тий? Саран ижи бол тийм үү. Хүний дотоод усан бүтцийг тэгшилдэг. Ялангуяа саранд тийм үү. Өргөл өргөхөд тодорхой хэмжээгээр чи саранд төвлөрөл үүсгэж байгаа. Тэр гэрэл гэлбачны цусны бүтцийг засаж байгаа. Тийм үү? Тэгээ яах гэж ингээд бүр шөнийн тэдэн цаг хүртэл гэж хүлээлгэж жагаад ингээд нойр моор хасж жагаад ингээд өргүүлээдсэн. Бас гимнастик гэлсэн ба шүү дээ тийм. Гимнастик байгаа тийм. Гимнастик гэлсэн. Хаагуй ханзартал өргсөн. 108 удаа, 88 удаа, 77 удаа өрг гэдэг чинь тийм үү. Тэгэхээр дээд мөчний хөдөлгөөнгөө чамд яг тохирсон дасгал. За тэгвэл одоо дахиад зарах бай. Тийм үү. Дээд мөчний хөдөлгөөн хомстоод ирэхэд зүрх судас болоод нэвтрэлийг дагасаа өвчин бий болно. Тийм үү. Биелдэггүй чамд одоо тийм дасгал өгөхөөсөр яах вэ? Тийм шүү дээ. Би тэ биелгээ хийхэд хөгжим сонсоод хаагур явж явах. За тэгэхээр өргөл явж ясан чинь дээр байгаа. За тийм байна. За тэгэхэд дахиад нэг юм байна. Яахад заавал 7 бурхан уудны шанаг тасарсан үед өргөл өргүүлээд байгаа юм. Хойд зүгээ чинь олуулах гэдэг. Зөндөө олон хүлээдэг шүү дээ. Хойд зүгээ чинь олуулах. Тэр чинь хойд зүг чинь ойлгомжтой үсттэй. Хошоо араалуулаа үсттэй. Тэгэхээр чи нөгөө өөрийнхөө тийм ба баруунаач мэддэггүй зүгнээч мэддэггүй амтан учраас хойд зүг өөрөө. Би хойд зүг чинь тэгээд хошоо араал болно шүү дээ. Тийм биш ээ. За тийм бос. Яг би заавал хойд зүг рүү харах гэдэг. Надыг харуулах гэдэг. Нардлуу хартлаа, сардлуу харчлаа одоо 7 бурхан руу харлаа. За, яга заавал хойд. Шанаад гიშрэхэд яг одоо тэр ертөнцийн төв. Тийм үү? Энэ эргэлт их ертөнцийн чинь төв нь харагддаг. Нөр хэлбэл мөнх төнгөр эцэг.
Тийм үү? Орчлонгийн анх нэг үүтгэл тэр зүгт байдаг. Тэгэхээр бид нэр өөртөө ч дагуулах гэдэг. Дагуулах гэдэг. Дагуулах гэдэг. Харилцаа гэж. Хаашаа. Өөртөө ч дагуулж чамайг харилцаанд би тэгээд тийшээ харахлаар чинь тэр мөнх тэнгэр эцэг чинь тэгээд надыг харах юм уу бишээ. Биднэрийн дээд өвөг дээдэс, тэрний цаад өвөг дээдэс, хүн төрлөختний их орчлон ертөнцийн их рүү чамайг харуулад байна. Ой. Энэ хэм бол тийм үү зүн нэмэгдүүлэгч. Өөрөөр хэлбэл бидэнтэй харилцах тийм үү мэдрэлгүй тархи чи мэдрэлтэй болгох зүг. Яна. За тэгтээ надад амар холигдсон юм шүү дээ тэр чинь. Энийг ягаад технээс нь хэлээгүй. Ингэдэг юм аа чамайг нүрэ чинь борлуулсан. Д витамины чи өгсөн. Саран дайжнаас сав сайлыг чинь тэгшилж, цусны урсгалыг чинь зассан. За тэгээд хойшоо харуулж хамаг яатсан гинэ. Зүм мэдлэг чинь одоо сэрэс ингэж яг тэр нэг хэлэхгүй. Долон бурхан одоо шанах тэгшэрхээр хүсэл чинь биелнэ. Бүх юм чинь сайхан болно. Сүгөө өргөдөг. Чи ойлгохооргүй тэнэг байсан юм чи. Зүгээр л эдийн шуналдаа тийм үү хөдөлдөг хүүхэлдэй шиг амтан байсан. Өнөө гарагтал тийм үү. Чи ийм юм ойлгохоор дайны. Тэр нарнаас хэм авчихсан сараар цусаа цэвэрлүүлж гисэн. Бүх тэнгэрээ зөнгөө хөглүүлчихсэн амтан болохоор ярьж өгч байна шүү дээ. Алт юм байна. Тэгээд ингээд тараа энэ олон жил чи ингээд сайхан ойлгохтуулаад тэгээд яваал сүгөө өргөөл ингээд наас долоон бурхан одны шанах тэгшэрсэн. За дүүрэн сүх юм тэгээд дүүрэн авч хичнээн литр болно сүү. Бясалгал хийдэггүй чам шиг юм тийм л арга зааж өгнө шүү дээ. Яшаа өөдгөртэй бясалгал хийх чинь юугаа гэж бичдэг. Тэгэхээр ядаж тийм үү. Шанах дүүргэн гээд төвлөрөөд өвөгдөөдс мэн гээд ингээд чигчирж яхаад. Би надад даалгавар өгөх юм бол би агуулсан хийдэг шүү дээ. Та нар даалгавар өгсөн учраас л би тэрний чи ёс бүр маш сайн хийдэг байхгүй. Яг л та нар даалгавар өгсөн. Гэхдээ чи нөгөө нэг өвгний тийм даалгаврыг биелүүлдэг үедээ дасгал өдөр болгон хий гэдэг. Тийм байсан аа. Өдөр болгон өргөл өрг гэж чиний дасгалын сэтгэхүүгээс чи гаргаж үйлдүүлэхээс өөр яах юм. Би тэр өгнөөс чинь болж нөгөө сударч суух гэж 14 хоног тэр нөгөө гүйлтийн юм тавцсан байдаг штэ. Бим тамирын би бэлдэржуулах урлагийг тэн дээр чинь бүр амьсгаагаа гартал хөлсөө гартал гүйсэн штэ. Балаа. Гэтэ би тэр нэг үргэж биелүүлнэ гэж байхгүй. Зовдөг байхгүй. Гэхдээ би сайхан ирүүлжээд би 10 хоногийн дотор олон килограмм хасаад тэгээд би ирүүлжээд дээш шатаар авирахтаа амьсгатахгүй болсон. Биеийн байдал маш өндөр болсон. Тэгээд дээрэс нь би жил хэрдээ ямар ч асуудалгүй одоо ажилласаа хийсэн. Тэр бол их бахархалтай байсан бас. Овоо тэнхээжж байгаа гэдэг. Сайн тэнхээ. Хүнд хөдөлгөөн хэрэгтэй. Харин тийм ээ. Ухамжтай юм. Та нар бол хөдлөх мөн дургүй. Тэгэхээр бид нар ч бас хөдөлгөх арга юм шавхаж дуусаж байна. Харин тийм. Тэгэхээр шунлын тоглолтыг л хийхгүй бол одоо болохоо байж байна шүү дээ. Зүгээр эрүүл сайхан амьдраач гэдэг зүйлийг би хүсэж байхад тий эмгэгтэй юм шиг чихэр хүсээд байдаг нь та нар юм чинь. Харин тийм ээ. Тэгтээ тэнд бол яг тэгсэн чинь та нар хүсэл биелүүлнэ үү? Тийм үү. Энэ бол миний хүсэл. Чамайг сайхан эрүүл саруулд. Тийм үү. Бололцоотой болзолтой хөдөлгөөнүүдээ хийгээд идэж уух зүйлээ хүртээд л явж байвал миний хүсэл нэг талдаа ханаж байна. Тэрний төлөө би чамд яаж зохистой хөдөлөх, яаж зохистойгоор идэж уухыг хэлж өгөөдөж ойлгуулахад чи гэд хаях нэх. Тиймээс чиний шунлыг тэнд холбож өгöj байна шүү дээ. Эрүүл бие махбодтой байхад ажил бүтдэг юм аа. Тийм ээ. Энийг чи тийм гэж хүлээж авдагч тэрчлэн сэтгэдэггүй. Одоо болтол над арьсанд чи нар дутагдж байгааг ингээл шүү. Гадаа гараад шүү дээ. За ойлголоо. Тэгэхээр эрүүл мэнд бол бүх хүнд маш хэрэгтэй байх нэ. Тэгэхээр өвөг дээдсэн маань одоо эрүүл байхын тулд энэ одоо заншил одоо ёс тэгэндээ энэ бүхнийг оруулсан байх нэ, тийм ээ. Тэгээд энийг бас одоо хүсэлтэд холбож өгсөн. Тэгэхээр энэ хүсэлтэд холбосон учраас хүн болгон хөдөлмөрлөж иждэг хүслийнхэн төлөө. Ийм учраас манайхан юу хийж байна гэж байна. За гэтэл нэг хүүхэд соёлоо баясгалан гэж хүүхэд ирж шүү. Заримдаа сүгээс сэтгэлээсээ өргөхөд долоон бурхантай толгоон манараад зулаагаар өвгнэд байдаг нь юу нэх вэ? Буруу өргөд байна уу? Яасан байх нь гэсэн биш шүү дээ.
За шанаа 7 гэж одоо та нар нэлээд байгаа. Тий. Тэгээ өвгөн 7 одон бол тийм үү. За янз янзаар нэрлэдэг шүү дээ. Та тэгшэрхийн алдаад тийм үү. Хойд зөвгөрөөгийн хүмүүнийг ерөнхийлэн чиглүүлдэг. За. Тийм биш? Тий. За. Энэ үед өргөл өргөхөд зүн сэргэнэ. Тий, зүүн сэргэн гэсэн. Зүүн сэргэн. За яаж сэргэн? Тэр үгнэд байна тий. Тэгэхээр чин тэр сэргэж байгаа урд нь анзаарч ажилуулж байгаагүй эд эс чин хөдөлж ихээр чамд мэдрэмж өгөх үү? Өгнө. Яг тэр үйл явдал. Тэгэхээр зүүн сэргэж ийн гэсэн. Өөрөөр хэлбэл ажиллаж байгаагүй эд эсүүд ажиллаж эхлэхээр захтнах, хорсох, маажах, хүндүрлэх гэдэг шиг дохио өгнө үдтэй. Одоо тэрнийг яана? Зөнгөө яах хэвээр. Ажиллуулж сэрцэн хойно ажиллуулж сурахад бол авчиртай. Байхгүй зүйлийг ажиллуулах нэг хэцүү. Байгаа зүйлийг бол ажиллуулахад амархан. Зөнгөнд гэхдээ зөв тийшэл залахгүй бол тэр чинь бас аюултай шүү тийм үү бодлоо. Хар сүнс мүснүүд аваад явчихдаг үү. Ерөнхийдөө зүүн сэргэнэ гэдэг чинь бүх төрлийн сүнсэн айтай холбоо барих боломж үүсдэг. Тийм учраас хувь хүний ухамсараас үүдэлтэйгээр хүнд өөрийгөө хамгаалах хүч байдаг. Тэр чинь харин бас их асуудалтай байна. Яг тэгвэл хүмүүс ч айгу гин ингээд юм сонсогдох ч юм уу янз бүрийн юм ахлаар нөгөө онгод та нартай андуураад бүр хар сүнснүүдтэй ингээд нөхцсөн байдаг шүү дээ бас. Тэгэхээр тэр хоёрыг одоо яаж ялах вэ гэдэг жахан эхнийхэн ч гэсэн анхааруулж өгөхгүй. Хязээж битгий итэг. Өвгөн буюу бол тэгж л хэлнэ. Надад битгий итэг. Хязээж битгий итэг. Чи өөрөө туршиж чамд тийм үү? Бодтоор ашигын үрдүн үзүүлж байгаа үед л итэг гэж хэлнэ шүү дээ. Тэгэхдээ тэр чинь одоо жишээлбэл шунал дээр ажилласан тэрэн байвал сайхан одоо элдв янзын эд хөрөнгө хамгийн мөн өгöd байд яах юм. Тэр чинь надад ашиг өгч чинь энэ бол онгод гэж бодож болно үсттэй. За тэгэж бодлоо. За тэгээ. Тийм үү? Гагцгүй тэр өгөөж хишгэнд чи. Гагц чи цадаад байна уу? Бултам цадаад байна уу? Бас нөгөө цадгаар тооцох юм те. Тий. Өөрөөр хэлбэл түүний ард байгаа хохирол. За чи нэг үйл хийлээ. Ямар ч хохирлын орон зай байхгүй байгаа бол энэ тусын үйл мөн. Тийм биз? Ард нь нэг болоод нэжгээд гэр бүл уйлж үлдэхээр үйл байх юм бол уучлаарай. Чи жоохон буруу замнаад байна гэсэн үг. Тэгэхээр хувь хүний хүмүүжил ёс зүй энэ танин мэдэх үед тун их тустай юм шүү дээ. Тийм биш тий. Ерөөсөө одоо надад ямар үр дүн гаргаж байна? За тэгээд бусдад ямар нөлөөтэй? Хэрэгтэй яриад байна уу? Хэрэггүй юмд уруудтаад байна уу гэдэг л хамгийн чухал шүү дээ, тийм ээ. Одоо бид хоёрыг бол танаас бол би бол маш олон зүйлүүдийг сурч байгаа. Бусад хүмүүс ч гэсэн хэрэгтэй зөвлөгөөнүүдийг ингээд бид хоёр өгөөд би хохирол хийж гаргалаа. Би хохирол гаргаагүй л дээ. Гаргасан. Бэтээ тэгж бодлоо хоёроо. Ямар хохирол гаргасан? Хувцас. Хуйгны хуйг. Тий, хуйг хитсэн. Бөөгийн эдлэл гээд. Бөөгийн эдлэл. Тэр чинь надад хохирол гаргасан. Тий. Тэр чинь тэгэхээр хохирол байгаа үед. Байна. Тий, байна. Тэр чинь байна. За дээрэс нь одоо миний ажлыг бас одоо цаг их авч байна. Тэгтээ тэргүү чи ши үзэх цагтай юм чинь. Гэхдээ би бас тэр киног чинь бас үзэх хэрэгтэй. Тэр бол өгөөжтэй ажил биш ээ. Яг гол чи ши үзээд өөрийнхөө мэдрэлээс тийм үү гавал тарихыг л зовоод фуцыг нарийсгана. Юу яагаад би бас тэрнээс юм суралцж байгаа шүү дээ. Чи тэгээ хэрэглэхгүй шүү дээ. Гэхдээ би хэрүүл сурна шүү дээ тэрнээс. Тэгээ чи хинтээ хэрэгэлдэг. Зөндөө олон хүмүүс намайг дормжилдаг шүү дээ. Үгүй чам тийм ши үзэж байгаа үед хинч гэдэг орон зай байхгүй байгаад чи тэрийг огт хэрэглэхгүй юм. Үг сураад чи хэрэглэх газаргүй юм. Өөрөөр хэлбэл чи гэртээ нөхөртөөгөө л хэрэглэхэд бэлддэг. За тэгээд тэр сайхан ханиг тийм үү гомдоогоод нөгөө сурсан эрдэм чинь чиний амьдралд гай болох учраас тэр цаг надад байж яг мэдв. За. Одоо ойлголоо. За чи өөрийнхөө амьдралыг сүрүүлэхээр боловсрал эзэмшээд байна шүү дээ. Хадамтай кино үзэл хадмыг муухай гэж бодоод ятгагцаар байгаад 5 удаан ойлголтжин орж ирэхэд чи сайн хүнийг муугаар сэтгэдэг болчиход. Тэгээд хөөхий сайхан тийм үү хүний ээжийг гомдох үгийг хэлвэл яана. Тийм биш үү. Өөрөөр хэлбэл хүний үйл явдлыг нөгөө киногоор төсөөлөд ингэсэн байж магадгүй гэх юм. Гэж чи эргэн тойрондхоо
Гомдоо бол яана. Өөрөөр хэлбэл би тэр шийг чинь ашигтай гэж үзэхгүй байгаа учраас тэр цаг чинь надад байж яг мэд. За. За тэгсэн чи нэг сонин юм гарч ир. Сарнаас нэг санта шиг өвөө миний хүслийг биелүүлж өгсөн гинэ. Улаан хувцастай мó. Тэгээ уут нь ямар байсан бэ гэх. Дотор нь юу байсан бэ? Хүүхдтэй болох гэслийн биелүүлсэн байна. Тэр миний онгод уу. Сарнаас хүмүүстээр очиод хүслийг нь биелүүлдэг өвөө юу гэж юм. Яасан бэ? Ястай ойлгосонгүй. За ямар тааж тийм үү? Улаан хувцастай. За улаан хувцастай дээр өмд цамцтай хүн. За тэгээ цагаан сахалтай хүн, хөгшин хүн ирсэн юм байна. Тэгээд тэр чинь санта дандаа бэлэгтэй явж. За бэлэгтэй. Тэр бэлгэн дотор нь үр байсан юм байна. Үр байсан. Тэгэхээр энэ хүн хүүхдтэй болох ихтэн санта ирсэн байна. Санта үр бэлгэлсэн байна. Энэ чи зүүдэнд нь хүчирхийлж байна. Та санта гэхэл шоодод авах юм аа. Нөгөө алонго ээж жирэмслүүлсэн шиг юм болсон байх шүү. Тэр чинь шар нохоо байсан байгаа. Өглөө гэрээ өдөр шар нохоо болоод гараад авчдаг. Шүн болохоор сарнаас ороод ирдэг. Сарнаас орж ирсэн. Тэр байна. Тэр нөхөр байна. Тэр нөхөр шүү. Наа чи манай түүхэнд хүртэл олон эмэгтэй жирэмслүүлсэн нөхөр. Тэпэштэй Амила MB чи яг тэр алангой ээжийг жирэмслсэн сарнаас жирэмсэн болсон биш үү? Тэр санта өө биш ээ. Тэр чи улаан хувцастай байгаагүй байна. Тэгсэн манай түүхэнд байсан тийм ээ. Тэр Монголын нүүс товчон дээр байдаг шүү дээ. Тэгэд тэр энэ харин дутуу бичсэн байна. Тэр хаашаа явсныг хэлээг байна. Тэг явсныг нь хараагүй байна. Нохоо болож хувирж явдгийг нь хараагүй шүү. Тэгсэн байна шүү дээ. Ямар гоё тохиолдол вэ? Тэгэхээр чи амар гоё ухаантай хүүхд төрнө гэсэн үг шүү дээ. Ухаантай сайхан хүүхд төрөх нэ. Тийм би. 3 удаа жирэмсэлж магадгүй шүү. Тэр гэрэл чинь тэгтээ тэр чинь гэрэл гэдэг нь тэр хүн Адамгай ээж болохоор гэрэл гэж харсан байна. Энэ хүн бодохоор санта гэж харсан байна шүү дээ. Улаан хувцастайсэн юм дөө. Улаан туяа. Ямар тааж тийм үү. Сарны гэгээ тийм үү. Эмэгтэй хүний одоо тэр бэлгийн чадамжийг нэмэгдүүлдэг. Зүгээр өөрөөрөө байсан ч. За тэн дээр тэгээд энэ их хөгийг ашиглаад тэг ирээдүйд сайн удирдагч, сайхан засагч тийм үү. ертөнцийг өөрчлөгчдөг бэхлэж болдгоо. Яагаад бол үнэхээр үр хүүхэд хүссэн хүмүүс л тэр сарны залбирлыг хийдэг учраас. Өөрөөр хэлбэл алахгүй гэдэг баталгаатай учраас. Тийм байна. Яг тэгвэл одоо айгүй олон хүн жирэмсэн болохоор хүүхдээ гарахгүйгээд цаазалчдаг шүү дээ. Цаазалчдаг. Төмөр мөмрөөр ингээд жижиглээд цусын гойжуулаад бүх юм нэцлээд тэр хүүхдийг алдаг байхгүй. Тэгэхээр тийм хийхгүйгээр чин сэтгэлээсээ энэ хүүхэд одоо үр хүүхэд хүссэн байх нь шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол тэр сарн дээр байдаг онгодууд баярлсан байна. Сарн дээр биш сар хөлөглөн иргэсэд. Сар хөлөглөн иргэсэд юу бах нь баярлсан. Тэнд нөгөө тэнэ явж байсан онгодууд тий янтуу. Чи тэр онгодыг мэдэн дээ. Зутган янтуу гэж. Тий. Тэгэхээр тэр нөхөр энэ дуудлагыг авсан байна. Өөрөөр хэлбэл тэр зутган янтуу гэдэг одоо онгод тийм үү? Тэр онгод бол найдвартай эцэг их хайж тийм үү маш чадварлаг хүүхдүүдийг тэр өгдөг. Өөрөөр хэлбэл алж болохгүй хүүхдүүдийг өгдөг. Золтой яндаа буурлын энд явж байгаа ажил байна шүү дээ. Тэр онгод чинь улаан дээлтэй. Тийм үү? Тий. Хуйг нь улаан дээлтэй байна. Тэгэхээр санта дандуурагдаж болох л юм байна. Золтой яндаа буурлын тухай Монголын довчон түүхийн тайлал дээр байгаа. Тэр чинь бас энэ ирж юу хэлж өгч ирсэн. Гомон садар самун онгод шүү дээ. Дандаа хүнжлийн ажил хийж явж байдаг ш. Ягаад явж хүүхэд хийх үйл ярьж явдаг тий. Тэгэхээр энэ онгодын тухай Монгол довчон түүхийн тайлал дээр байгаа шүү. Өөрөө бас энд одоо Монгол довчон түүхийн тайлалд Монголын нөөц довчонг тайлбарлаж тэрэнд одоо урагтаж оруулахын тулд над дээр одоо энэ үйл хийж ирсэн тийм онгод байгаамаа. Тэр нь чинь мань хүний хийж байгаа үйл энд гарч ирж шүү. Тэр бол эзэн хам арагчгүй. Тийм үү. Удам дархлагдсан. Удам угсаа гэх юм бол баг бүх хөхт толботон болчих гээд байдаг. Их эртний онгод. Тийм. Тэр гол эрхэлдэг үйл нь хэмээвэл энэ хөх толботонд тийм үү.
үнэн сэтгэлээсэн эцэг их болж хариуцлагатай хандаж байгаа үрсэд тийм үү? Онцгой гойд чадамжтай үрсийг бэлгэлдэг тийм гайхамшигтай нэгэн онгод байдаг аа. Тэрийг бол зална гэдэг бол өөрийнх нь сонирхол. Ягаад гэвэл бүх бүх толботны дээд эцгийн орон зайд байдаг учраас тийм үү? Хинч залж болох мэт. Гэвч тэр хүн л өөрөө залрах газраа сонгочихдаг. Хэцүү. Дуудаад ч нэмэргүй онгод байна. Над чиг тамхт онгод биш. Зутын амтаа буурлын тухай тэнчэнэс дэдгэрүүлж уншаарай гэж ингэж хэлэх нь шүү дээ. За гэх мэт юмнууд байна. Улаан хувцсгүй гинэ. Өө нөгөөтг чи улаан хувцсгүй байсан гэж шүү. Тэгээ яга санта гэсэн бэ? Чингэр санта байсан юм гэж. Нөхөртэйг амт сүргсэн юм гинэ. За бүр ойлгохоо байсан шүү. За тэгэд юусан байна. Нөхөртэйг амт сүргсэн гэдэг чинь шүү. Тэгэхээр за манай алангой ээж тэгээд юу гээд вэ? За нуруугаар нь дүүрэн цэнгэр толгонд байна гинэ. Хүүг. За найдвартай чи ирээдүйн бодончор мухаг гэж төрүүлчих. Уус байгуулхандаа хөөхөд чинь. Ямар тач. Энэ нэг цаг үеийг эргэшээсэн хөвөн төрсөн байна да. За их сайхан бэлгшээлтэй болсон байна тий. Тэгээд тэгэхээр Монголын нууцд овчоогоо уншаа. Тэн дээр олонгой ээжийн тухай одоо өрөг цадаг дээр бас байгаа шүү. Өрөг цадаг дээр бас байдаг тийм ээ. Монголын товчоон түүхийн тал дээр бас байдаг дэлгэрэнгүй. Тэгэхээр олонгой ихийг бол одоо хүмүүс гайхаад байдаг. Юу гэрлээс жирэмсэлжлээ гэдэг. Үн чанартай бол одоо юм бас онгодуудтай холбоотой шүү. Энэ нэг сайн дэлгэрүүлж бас үзээрэй гэж хэлж байна. Тэнгэрийн онгод эртээр үед одоо амьдарч байгаа хүний төрсөн эцэг байх боломж бий юу? Хариулж өгөөч гэнэ. Юу гэнэ? Queenly. За тэнгэрийн онгод эртээр үед одоо амьдарч байгаа хүний төрсөн эцэг байх боломж бий юу? Хариулж өгөөч гэнэ. За онгод тушаал буурж хүний амьдралд одоо төрдөг. Тийм. Өөрөөр хэлбэл тийм үү. Аваад байдээсэ онгод доороосоо нурна гэдэг. Тийм үү. Нурсан онгодууд тэгээд хаачих вэ? Хүний амьдралд дахиж бүхнийг сурахаар ирж төрнө. Тэр хөрхий улаачтаа сааж болно. Өр удмынхаа одоо муу явж байгаагаас болоод энэ онгод тэнгэрүүд. Хангалттай дархлагдах оюун ухаан бус гэж цуцлагдаж байгаа үйл явц шүү. Тэгээд тийм сайхан одоо онгодууд маань бас хүн болж одоо начиг мангуулж төрхнээ. За. Манай алангой ээж юу гэж. За гялалаа гинэ. За алангой ээж. Тэгээ ертөнцийг өөрчлөх хүүхдээ өсгөж байгаа юм чинь боловсролтон сайн анхаараарай. Тий, боловсролтон сайн. Ер бишийн сэтгэлгээтэй байдаг учраас муугч үлдэн сайнгч үлдэн. Аюултай шүү. Яг үнэ. Тэгэхээр тэр нуруу дүүрэн хөх толб гэдэг чинь шүү дээ. Гайхамшигтай. Тий. Тэгэхээр чинь маш их хамсан хэмжээний эрчим байгаа гэсэн үг байна. Тийм ээ. Маш их өндөр одоо оюуны хүч чадал нөөцөлж ирсэн байна. Тий. Тэгэхэд энэ ч одоо ер нь хөх толботой яг хүмүүс хөх толботой гэдэг ингэж маш их асуулт өгдөг байхгүй юу? Тэр ер нь яг бусдаа улсаас ялгаатай гэдэг тэр та юу гэж хариулах вэ? Одоо сүнсний тижэл юм. Сүнсний тижэл юм шүү дээ. Хүний сүнс бол тийм үү? Дайчлагдах өөрийн гэсэн хэмтэй байдаг. Түүнээсээ илүү гарсан хэмийг тийм үү? Тэгэхэр тодорхой хэмжээгээр арьсанд хөхрөлт үүсээд байдаг юм. Өөрөөр хэлбэл илүү өндөр эрчимтэй байх тусмаа. Ухамжтай юу? Тэгэхээр сүнсний чадамж өндөр байна гэсэн үг. Сүнсний чадамж өндөр. Тэр хөт өндөр учраас арьс цусны орон зайд ч өнгө үүсгэх хүчтэй байна гэсэн үг шүү дээ. За тэгээд тэр маань том болохоор одоо эдсэнд шингээд одоо шингэдгээ. Өөрөөр хэлбэл зарцуулагдаж байгаа юм аа. За тэгээд хүний оюун ухаан чинь 7 хавар хүртлээр байж шүү дээ. Тэр хугацаанд л зарцуулагдчихжээ. 7 хавар хүртэл үү? За. Тэгтэл бүр жоохон байвал яг нэг дөнгөж нэг хуруу дүрх хэмжээний. Тэдний хэмжээний бага байна гэсэн үг чинь. Тэгэхээр зарим одоо хөх толботнуудаа энэ дэр хүүхэд нь хөх толбоо төрөөд байгаа гэдгсэн шүү дээ. Нөөц эрчимгүй төрж байна гэсэн үг. За нөөц эрчимгүй төрлөө гэхэд тэр сайн юм уу юу? Бүхэн нөөц эрчимгүй хэрнээ амьд яваад байна шүү дээ. Дэлхийн олон суутангууд нөөц эрчимгүй л төрж байсан. Тэгвэл энэ бол нэг төрлийн давуу
чадамж авч хэрэглэнэ үү байна уу гэдэг эзэн биеэс хамаатай юм. Тэгэхээр хэрэглэхийн тулд тэр нэг юунд зарах уу? Авьяасаа зөв одоо таньж мэдэх ёстой байна. Эцэгхийн зүгээс одоо зөв ухааныг өгнө тийм ээ. Хүмүүжлэлд нь анхаарна. Орчин нь одоо бас их нөлөөлдөг шүү дээ. Ямар шиг хүн болох вэ гэдэг. Мэдлэгийг одоо зөв мэдэх ёстой гэж. Ингэж бодох нь юм тийм ээ. За өнөөдөр чинь баахан хэлчлээ. Хуучин хувцс нарыг хэрэглээд дуусахад нь галд өрөх нь зөв үү гэж байна. Хэрэглээд дуусгана. За их аригч гамч соёлтой болохоор тийм үү. Одоо өөдөлсөн хүний хувцас галтдаг. За. Үгүй бол тэр чин альчуур болж дуусдаг шүү дээ. Асар ариг гамч орон зайд амьдарч исэн учраас өөр ухаан мэдхгүй юм аа. Хүүхдийн хувцас бол тэгээд үеэл хаяал гэд яваал байна. Тийм монголчууд нөхөдөл байна. Тэгээ эмигийн хувцас бол тэр тийм үү. Алаг болтолоо нөхөгдөөд яваад л байдаг байсан. Тийм учраас өөрөө эдэлхгүй хүнд өгөхгүй гэхэд одоо энэ илбэг хангалуун орон зайд болох. Өрөөл нэгэнд өглөө гэхэд бууя. Гэтэл нэг юм байдаг шүү дээ. Гадаадаас маш олон хуучин хувцснууд ирдэг. Тэгээ тэрүүнийг ингээд хүмүүс энэ төр авдаг. Тэр хувцснаас дамжаад нэг сүнснүүд бас хар сүнснүүд муу юмнууд ирдэг. Тийм учраас өгсөн хүний хувцсыг шатаадгаа гэж хэлэж байна. Яасан хүний? Өгсөн хүний. Гэтэл тэр нэг одоо гаднаас өгсөн үгийг нь мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй учраас дэмий шүү дээ. Тийм байна тий. Өөрийнхөө имийг болохоор хэрэглээд хийнэ шүү дээ. Одоо дуустал нь сайн хэрэглэж болох юм. Тийм. Тэгээд хүний хувцас одоо муу гэж ярьдаг тийм үү? Муу хүний хувцас муу байхгүй юу? Сайн хүний хувцсыг харин авах юм бол тэр хүний эрчим бие чиний эрчим биетэй хойлолдож чамайг сайн тал руу чинь татдаг. Тиймээс амжилттай яваа хүний хувцсыг хулгаална шүү дээ. Тэр чи юу гэсэн үг вэ? Та яга сахлах гэдэг байгаа юм бэ? Амжилтыг биедээ халдаах гэдэг учраас. Тэр чи удлаа шоолж байгаа юм. Шогж байгаа юм. Яаж байгаа? Жишээлбэл та хэлдэ амжилттай яваа хүний хувцсыг хулгайлна юу гэсэн үг? Хүүхдийнхийг юу яадаг ш хулгайлдаг ш хүүхдгүй айл. Тэгэлгүй яадаг ин тэр олон хүүхэд төрүүлж ин гэж чи амжилттай яваа гэр бол байгаа үү? Тэр утгаар нь яриад байгаа юм. За. Тийм. Өөрөөр хэлбэл тухайн хүний эрчим бие Евробүсийн онцгой байгаа учраас тухайн одоо эрчимээс жаахан ч гэсэн өөр тавбал миний энэ дорд муу эрчим хэсэгхэн хугацаанд ч гэсэн нөхөгдөн шүү дээ. Тийм. Тэгэд нэг юм юу байдаг штэ нэг зан узар тэр чинь хувцсыг булаацалтай тий. Тэгээд шээж мэхлэр нь тэр шисэн тэр газараас шорооноос нь авдаг энэ төр гэдэг тийм ээ. Тийм эрчмийн ойлголтыг мэддэг хүмүүс бол амжилттай хүний хувцас суулгаачих юм аа. Син бүртэл суулгааж авдаг гэдгөө тийм ээ. Яг үнэн. Тий. Энэ нэг айгуу сонин юм байна. Энд чинь удам гэж юу гэсэн үг юм бол гэдэг яах юм? Яагаад удам гэж юу гэсэн үг юм бол гэж асууж юм да. Ямар холбоо хамааралтай хүмүүс хамаатан садан аав ээж ах トゥ ураг удам болж холбогддог юм бол гинэ? Удам? За наадхаа гуглдсан дээр хаа. Удам гэдэг юм чинь үү? Энийг чи хүн болгон мэднэ. Google гэсэн чи онгод тэгж хэлэхээргүй санагдаад байна уу чамд? Тийм Google. Чамаас асуурсан шүү дээ. Одоо та бид хоёр бол одоо лайв хийж байна. За юу. Тэгэл харин чамаас асуураад. За тэгээ энэ нэг хайлаа лайв гэдгийг бас ингэж уншиж болно буурлаа. LVE гэж уншиж болно. Сахлахгүй тул заяа. Тэгээ янзаар уншиж болно. Энийг ингэж хийж болох юм байна. Google дээр минийх үгнаа уугаа. За удаан хиймэх нь бол тийм үү. Хүн болж байгаа тийм үү. Амьдралын уугуул мэдээллийг чинь тийм үү тээж байгаа. Өөртөө чинь ижил төрлийн хүмүүсийг хэлдэг юм аа. Ухамжтай юу? Эцэг их хоёр чинь чиний удам аа. Эмэг өвөг хоёр чинь чиний удам аа. Мөн тэрнээс доошоогон хэлбэл өөрөө чинь тийм үү. Охин хөвөн чинь чиний удам аа. Гэхдээ тийм үү. Хөрс чинь чиний удам биш ээ. Юу хөрс? Хөрс шүү. Хөрс. Хажуутлаа айл.
Тэгвэл гэхдээ тэнд удмын хүн байж иж болно. Тий. Хамаатан ч амьдчиж Хамаатан ч байж иж болно. Тэгэхээр ураг төрлийн холбоотой цус ясан мэдээлэл ижил хүмүүсийг удам гэдэг юм аа. За тэгэхээр би яаж тийм үү? Одоо өн цаг үед удамтай холбогддог вэ хэмээвэл миний тийм хүүхдийн гэж явсаар байгаад нэгэн охин мэндэлжээ. Тэр маань өөрөө миний удам юм шүү дээ. Ухах нь. Тий. За тэгээд 7-800 жилээр ч хэдэн зуун жилээр ч ингээд удам усаа маань үргэлжилж явдгаа гэдэг хөшөө сайн ойлгоорой гэдэг чинь. Энд нэг юм сонирхолтой юм байж байна. Сви болохоор хүнийг өнгөрснөд дараа алтан хайрцаг нээн гэдэг бол буруу биз дээ. Бидний жинхэнэ жаншид юу вэ гинэ? Нэр эн чинь шарын шашаа орж ирэхээс өмнө та нар шарын шашны алтан хайрцаг би эсэргүүцэхгүй юу? За. Өөрөөр хэлбэл өдөр одоо өөдөлсөн хугацаанд нь тийм үү? Тухайн хүний хамгийн сүүлд хэрглэж байсан ямар нэгэн ямыг аваад тийм үү? Нас барсан одоо өдрийг нь тодлоод тэгээд заавал эзэн биеийнх нь ямар нэгэн эдэлсэн юм байдаг. Нэр ус жилээс нь гадна тэгээд нээдэг зам үйл. Өөрөөр хэлбэл хим унших зам үйл. Түүний дараа тухайн сүнсний хөвшил ямар шүү байгааг вэ гэдгийг тодолж өгдөг зам үйл шүү дээ. За тэгэхээр чин тэрнээс өмнө болохоор монголчууд чин одоо оршуулгын зам үйл хэдтэй байсан гэдэг лээ та. Хэдэн янзаар хүнийг оршуулдаг гэсэн гэж хэлээ. Тийм олноор одоо оршуулж дийлэхгүй учраас тэрийг хэлж яана. Хүүхдүүдийг зүгээр зов авах юм байна. Зовоогоод одоо би тэгж оршуулахдаггүй нэг унах байх. Гэхдээ бол маш олон янзаар одоо үүдлийн үр өөрсдөд нь тохирсон юугаар оршуулдаг. Бид нар бол тийм толгой байрах, амьсгаа дарах гэдэг зан үйлийг одоо өөдлөөчтөр хийдэг. Яг эндээсээ тэр алтан хайрцаг нэх буюу тийм эцс үгийг бас авдаг аа. Бөөмөргөлд бол эцс үг авна гэдгийг. Ухамдтай юу. За энэ хүүхд ингэнэ өргөлтэй холбоотой мань сэтгэлийн өргөлгөө хийж болох уу? Сэтгэлдээ бодоод гуйгаад суухад өргөл хүрэх болов уу гэж. Тэр чинь бодол болно үстэй. Тэр бодрол бясалгал юм. Тэрнээс тэр одоо зориулж юм өгөөгүй шүү дээ. Юм өргөл өгнө гэдэг чинь ямарваа нэг юм өөрийнхөө эрчим биеийг л хүчжүүлнэ үү гэхээс бусад сүнсэн орон зайд эрчмийн тусламж хүсэхгүй байгаа юм аа. Тийм. Тэгэхээр заавал одоо өргөл өргөх. Тэгэхээр нөгөө орон зайн харилцаа, хэмийн урсгалын харилцаанд заавал орох шаардлагатай. Тэгэхээр хэмийн орон зайн урсгалд хамаарагдана гэхээр тийм үү? Дуун өргөл байж болдог. Шүлгийн өргөл байж болдог. Тэгэхээр дуу шүлэг гэлмэ гэдэг нь үүлийн өргөл байж болдог. Жишээ нь мод тарин гэдэг бол үнэхээр үнцэнтэй үүлийн өргөл шүү дээ. Тий. За тэгээд дуулна гэдэг нь химийн засал хийж яана гэсэн үг тий. Химийн түгэж ийн бусдад бас юм хайраа илгээж ийн гэсэн үг байна шүү дээ. Төрөний төрөл ургийг удам өгсаг асуугаад байсан хүүхдийг би одоо ингэж бодож байна. Уугнаа ингээд энэ өнчин хүүхд юм шиг байна л да. Төрхөөсөө аав ээж ах トゥ хамаатан садангаа мэдхгүй өнчин хүүхдүүдийг хэн хариуцаж явдаг юм болоо. Ураг удмаасаа хаягдсан гэсэн үг биз дээ. Тэр хүүхэд хэнд хариуцдаг юм бэ гэж байна. Энэ бол бас яг бас бодвочтой юм байна шүү. За. Өнчнийг харах тэнгэр байдаг аа. Өөрөөр хэлбэл удамдаа тийм орхигдож гээгдэж одоо тэр одоо нэгэн цаг үеийн балчруудынхаа алдаагаас нэгэн ам хохирол маш ихээр хүлээж байна шүү дээ. Тэнд бие даан даадаг онгодууд байдаг. Тусдаа таньс өрүүлтэй. Та бол өртөж онгод. Би бол тийм үү. Ерөнхий удмаа манаж явдаг. Онгод. Манай удамд тийм үү. Өнчрөл үзэж байгаа. Одоо удмын бүртгэлд ороогүй ч заавал тэр хүүхдийг харж манах ёстой орон зай байдаг. Яагаад гэвэл тэр хүүхэд ханилан суухдаа ах トゥ утэйгээ ханилж бол яана. Би тэрийг ханах ёстой. Тийм биз? Тэг өөрөө мэдэхгүй учраас. Тийм учраас тухайн хүүхдийн энэ бэрх үлийг тийм үү? Миний удмын бас нэг тэнэг толгой үгэлдэж байгаа юм чи. Түүний хариуцлагыг би өөрч түүр хүүхдэд тусгайчлан онгод насан туршид нь дагаж явахаар заяана. Өөрөөр хэлбэл бусад хүүхдээсээ давуу ирэх үүсгэн. Үүрч байгаа зовлонд нь.
Зовлонгоо орно тийм Тийм. үү? Сэтгэлийн Нэгэнтээ зовлонгоо. тийм үү. Ил орчлонгийн энэрэл дутаж явах үр юм чинь. Энэ миний удмаас тасарч байгаа үр юм чинь. Тэр орон зайг дүүргэж замбуулан харвайг зөөлөх онгодыг нь заавал хамт явуулна. Ухамжтай юу. Өөрөөр хэлбэл тэр хүүхдийн өнчрөл гансралыг нэмгэлэх гэж өөрийн орон зайнасаа дэмнэн өгнө. За тэгэхээр тэрнийг хинч хариуцсаагүй биш удам угсаандаа одоо хаягдсан гэж бодож болохгүй нэ шүү дээ. Тэнд ямар нэгэн тийм үү дэмнэж тэтгэж аль болох ураг удамтайгаа ханилан суухгүй. Тийм үү амжилт бүтээл гаргаж тэмцсэн одоо амьдрахад тэтгэх орон зайд нь алдахын орон зайд нь ивэлгэх онгодыг нь за бүх хугацаанд нь хамт байлгадаг. Тийм байна. За ингээд нэлээ одоо подкаст болон лайв хийчлээ. Тэгээд одоо жоохон амархахгүй дараа хэтэрчжээ. Маргааш өглөө болцсон явж штэ нэг нэгсэн. Тэгээд үе одоо бид бас олон хүмүүсийн сонирхсан зүйлүүдийг ингэж лайв хийж хэлж өгч байя. Ингээд чинь бас нүнүүд байна. За тэгэхээр одоо манай зөв 5 ингээд подкастыг дагч болж дэмжээрээ. 1000 болох юм бол бид нэр дахиад одоо лайв хийх болно. Тэгэхээр өнөөдөр сонссон та нар маань энд одоо дэмжээрээ. За заавал дагагч болно шүү. За 1000 болоод ирэхлээр бид нар та нарт бас ийм бусдын асуусан нягсан сэвлэг одоо үргээхээс за хүүг нь одоо яах ёстой юм бэ? Хүүхэд одоо төхөрхлөөр тэрнийг одоо яах ёстой юм бэ гэж асуусан байна. За тэгээд бас нөгөө давсаар хүүхэд ширгэлэх за туулайтах гэд ийм сонирхолтой дом монголчуудын домын талаар ингэж ярьж өгөө. Тэгэхээр энэнийг одоо сонсохын тулд та нар маань 1000 болгоорой, хичээгээрэй. За тэгээ сайхан амраарай, сайхан зүүдлээрээ. За баяртай.